Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ алдар зохиолч Стефен Кингийн 1922 гэдэг зохиол дээр үндэслэн игдсэн киноны төвчлийг сонсноо. Эрдэнэчийн талбай дээр насаараа амьдрахаас залхсан бүсгүй нөхрөөсөө салах гэж оролдсон ч нөхөр нь түүнийг хөнөөж газраа авч үлдснээр цаашдаа ямар аимшигтай зүйлс болох тухай одоо бүгдээрээ сонсцгоё. Тэнгэр бүтээсэн Йоозгүй салхитай өдөр Джеймс гих настай нэг зочд буудлын өрөө аваад орж байгаа харагдана. Явж оронгуудаа мань хүн шуудал цаас бал гаргаж ирээд захидалж гэх юм уу, гэрээсэлж гэх юм уу, зүйл бичиж эхлэх ба. Мань хүн эхнэр хүүхдийнхээ хамтаар Небраска мужийн Хемингфорд гэх олны өлөөс хол газар амар чимэр амьдардаг байж л дээ. Джеймсийн эхнэр Арлет хэдий хөдөө өссөн ч багын л ганган чамин хувц өмсөж эрхэлж өссөн нэгэн бөгөөд аав нас барахтаа охиндоо 100 га газар өвлүүлэн үлдээсэн юмсанж. Джеймс Арлет хоёр хүүтэй болсны дараа 100 га газартаа Эрдэнэшиш тариалж гиснээр амьдрал нь нэлээд боломжтой байсан ч яванд Эрдэнэшийн бизнес нь баг багаар дампуурч одоо 2 идэхгүй хоосон онохгүй өдөр хоногийг анх цаадаг болжээ. Гэсэн Джеймс хүүгээ дагуулan өдөр болгон л талбай дээр бориг бокс чийлгүй ажилдаг бөгөөд түүний хувьд Эрдэнэшийн талбай хүү хоёр нь түүний ганц бахархал байлаа. Харин Арлет ингэж хоёрын оронд амьдарч байхаар газраа зараад хоцсүрэн газар бараадж амьдрий гэж хэлэхэд насаараа шахуу өдөө амьдарсан Джеймст эхнэрхэн санаа таалагдсангүй. Зөвхөн Джеймс ч биш, хүн ч бас эндээ амьдрмаар байгаагаа хэлдэг. Гэсэн ч Арлет бодлоо өөрчлөх шинжгүй шүү. Би энэ хөдөө газар байхаас ч залхаж байна. Ямар олигтой мөнгө төгрөж олоод байгаа биш. Газраа зарчаад хотод очиод оёлын газар байгуулад амар жимэр амьдрах минь. Чи үнэхээр надтай явмааргүй байгаа бол би газраа зараад чамд мөнгө өгье. Гэхдээ би хүүгээ авна шүү. Гээд одоо бүр салд сарних дээрээ тулаад эхэлдэг. За ингээд Джеймс нэлээд бодсны эцэстээ яаж игээд газраа авч үлдэхээр шийдэж чи тэр хот руугаа явбал яваа. Харин би хүүгээ авч үлдэнэ. Бас газраач гэсэн надд үлдээ. Би Эрдэнэшээ зарж борлуулаад 10 жилийн дотор газрын чинь мөнгөний буцаагаад өгчнө. Гэсэн санал гаргахад эхнэр нь мэдээ зөвшөөрөхгүй. Тэгээд бүр хуульчтай уулзаад Гермингтон гих Эрдэнэшийн бизнес хийдэг гэр бүлд газраа зархаар тохирсон тухайгаа шилдэг. Харин манай хоёрын ганц хүү болох Хенри одоо 16 настай бөгөөд аавтайгаа адилхан эндээ орогдоод байгаа шалтгаан нь Эрдэнэшийн талбай бишээ. Харин хөршийнхэн нөхөн Шанан. Хүүн хөршийнхэн нөхөн дурлцгаад эндээс явахгүйгээд байгааг нь ойлгосон Джеймс ч дотроо баярлан хүүгийнхээ энэ байдлыг ашиглаж ээжийнх нь эсрэг төрхөрхаар шийддэг. Хенритэй Эрдэнэшийн талбайгаа цэвэрлж байхдаа Джеймс хүүтэй хандан чи хэрвээ ээжигээ дагаа явбал хотын хүүгүүдийн нэг болно. Шанныг харах байтугай бодоод чиргүй болох нь дээ. Харин аавтайгаа эндээ үлдвэл өөр шүү дээ. Гэснээ хоёулаа ээжиг чинь хороогооч болтугай газар авч үлдээ. Гэхэд Хенри цожирдон та юу яриад байгаа юм бэ? Гэсэн харцтай харж байсан ч Джеймс хүүгээ ятгасаар угаад өөрийнхөө талд оруулж чаддаг. Маргааш нь Хенри сургуультай явахдаа ээждээ үнсүүлэгчгүй гарахад Арлет хүүгээ араас нь дуудаад үнсэнгээ. Миний хүү юу болсон бэ? Ээждээ хэлэлдэ. Гэхэд царай нь барааснаа яг хэлэх гэж байснаа болоод сургууль руугаа явдаг. Орой хоолн дээр Хенри хоол руугаа гөлрөн аавынхаа хэлсэн үгсийг бодон оюун санаа нь хоёрдчод болдгоо. Өдий хүртэл өсгсөн ээжигээ өөрийн гараар хорооно гэдгийг бодоход амар байсан ч аавтайгаа хамт энэ газараа үлдэж байж л хайртай охинтойгоо хамт байна шүү дээ. Гэж ёстой л 9 шидэл бодож байна. Хенри ээжээсээ гинт та хот руу явахгүйгээр эндээ үлдчихэж болохгүй мó? Гурлаа дутагдж гачигдах зүйлгүй сайхан л байна шүү дээ. Гэж хэлэхэд ээж нь уурлан би заавал хотод очиж амьдрна. Одоо утгагүй эндээс явах болохоор чи хувцаа эртгэн бэлдсэн дээр шүү. Гэж хэлэх мөчөд Хенри ерөн л шийдсэн бололтой шүү. Маргааш өдөр нь Джеймс эхнэртэйгээ ярилцсан би нэлээд бодлоо л доо. Тэгээд ер нь газраа зараад чиний хийснээр хотод амьдрий гэж шийдлээ. Чи тэндээ оёлын газраа нээж. Би завсарчин ч юм уу, гагнуурч гээд ямар л ажил байдгийг олж хий. Гэж хэлэхэд нөхрийнхөө хэлхийг сонссон Арлет бүр хөлн газар өрөхгүй баярлж. Манай тэр оройноо хөрхөн найр маягийн юм идэг. Арлет баярлсандаа нилээд аяга дар суудсан. Бүр дуу шуу ороод Джеймс тайртайгаа айлж өөрийнх нь шийдвэрийг нь дэмцэнд баярлж байгаагаа давтан хэлсээр л байх бөгөөд харин Джеймс өнөөдөр шал өөр төлөвлөгөөтэй байлаа. Эхнэрээ нилээ согтоож байгаа тасарсныхан дараа хүүтэйгээ нийлж амийг нь хөнөхөөр шийдсэн байв. За ингээд Джеймсийн өснөр болж Арлет нилээ согтоод нөхөртөө төшүүлэн унтлахынхаа өрөөнд ороод нам унтаад өгөх ба энэ үед Хенри хийх гэж байгаа зүйлдээ итгэхгүй нулимс туслуулж хоёулаа яаж игээд газраа авах өөр арга байхгүй мó аваа. Гэхэд Джеймс байхгүй. Хоёулаа одоо л хийхгүй бол газраа алдах гээд байна гэж Хенриг зоригжуулаад унтлахын өрөө рүүгээ ордог. За ингээд Джеймс насаараа хансан ханаа өөрийнхөө гараар хутгалж эхлэх үед Арлет сэрсэн ч гэсэн хүүн гар хөлийн түшин аавда тусалснаар хот явахын мөрөөсөл болж байсан бүсгүй маань итгэж явсан хоёр хүнийхээ агарт амнасаа алддаг. Дүрсэлэгдэн одоо цаг жилжгүй Джеймс ханилсан ханаа хүнөөс нь түүний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр байсан. Тухайгаа бичих ба хүүгээ энэ хэрэгт татаж оруулсандаа насаараа харамсаач барахгүй гэж бичиж байна. За ингээд цусандаа утгалцсан хоёр юм хэсэгтэй л шоконд орж амсхийн сууха. Удалгүй сэхэн орон Арлетийн зэрэмдэглүүлсэн цогцыг хөнжилд боонч хэрж байгаад гэрийнхээ хажууд байдаг хуучин худаг руу шидэж өрхнө. Мань хоёр гэртээ ороод унтлахын өрөөний шаланд туссан цуснуудыг угаан цэвэрлэх ба орны бүтээлгүүдийг шинээр сольж юу ч болоогүй юм шиг болгоодглоо. За ингээд хүүн шокноос ож гаралгүй хичээлдээ явахгүй гэж байсан ч Джеймс ингээд байвал хүмүүс ижиг авчна гэд загнаал явуулдаг.
Маньхүү эхнэрийнхээ зарим хувцас цүнх зэргийг нь албаар хаяж эхнэрээ зугцсан мэт харагдуулах гээд бэлдэж байх үед гадаа нь машин дугах чимээ гарах ба эхнэрээс нь газар худалдаж авахар тохирсон хуульч хүрээд ирнэ. Сайн уу ноён Джеймс? Би танай эхнэрийн хуульч байна л да. Өнөөдөр бол нь газраа өгч авалцсан гэж тохирсон боловч эхнэр чинь ирэхгүй байсан болохоор би өөрийн биеэр хүрээд ирлээ. Хадагтай Арлет дотор байна уу? гэж асуухад Джеймс их л дургуун маягтай хариулах ба Арлет хэд хоногийн өмнө хамаг юм аваад яваад гисэн. Би хаанагааг нь мэдхэн малга. За би ажилдаа байна. Чамтай ярих цаг алга. Гээл яваад орох ба мань хуульчид Арлет алгуулсан их л сэжигтэй санагданаа. Хенри харин сандарч аваа хоёлоо баригчул яана. Худгаа эртгэн булий тэхүү. Гэхэд Джеймс хоёлоо худгаа гинт болцсон байвал цагдаа нар харин сэжиглэн. Гэж хэлснээр мань хоёр сүүшмээ сайн өгдөг үнэгээ худаг руу унгаач юм да. Амхандаа худаг руу үнээр унтсан болохоор худгаа булхаас өөр аргагүй болсон гэж цагдаа нарт итгүүлэх гэсэн арга болтой. Удалгүй Арлет алгуулсан сургаар сумын цагдаа ирэн мань хоёроос тодруулга авч эхлэхэд Джеймс нэрэл ихнэр нь хаяад явсан мэтээр сайн жүжиглж гинөө. Арлет хамгийн дуртай утаснуудаа аваад явсан байлээ. Энтергээд шкафа үзүүлэхэд цагдаанч нэг их бодсонгүй. Джеймсийн үгэнд итгээл явдаг. Тэр намар аав хүү хоёр маань хоолундаа хийж идээд өдөр болгон л хийдэг газар тариалангийн ажлаа хийсээр хэвийн өдрүүд үргэлжилж байх ба. Нэг өдөр Шаннон Джеймстэй уулзсан Хенри сүүлийн хэдэн 7 хоног дуу шуучгүй их л сонирн байгаа тухай альтал. Джеймс түүнд цаа чи ээж нь байхгүй болохоор л тэгж байхгүй юу? Миний охин битгий санаа зов гээл аргаж байна. Тэр өрөө малын ашаанд нэсэн үнэнүүд учир зүггүй мөрөөд харна. Очоо шалгатал баахан арах үнэнүүдийг хазаж гэмтээсэн байх бөгөөд энэ харахнууд нөгөө худагтай холбоотой хоолгоор дамжин гарч ирсээр байв. Ингээд Джеймс энэ хоолойг битүүлчээд гэрлүүгөө ортол коридорт нь эхнэрийн зогсож байгааг хараад цочих гэж. Гэхдээ эхнэрийнх нь сүнс биш харин хүүн байсан бөгөөд Мэн Джеймс ер нь л хий юм хараад эхэлж байгаа болтой тэгшүү. Энэ үйл явдлаас хойш удалгүй Хенри нэг ноцтой мэдээ авдаад уулах ба Шаноныг жирэмсэн болгочих гинэ. Джеймс ч хүүдээ урлан чи дөнгөж жоохноос охин жирэмслүүллээ. Энтэр гэхэд Хенри би Шанонтой амьдрмаар та газраа зараад надад мөнгө өгчихдэггүй гэж гуйсан ч Джеймс юу гэж зөвшөөрөхөв? Аав нь зөвшөөрөхгүй байгаад Хенри урлан ээж байсан бол надад мөнгө өгөх л байсан гэж хэлэхэд Джеймс арай тавьширж аав нь учрыг нь олноо л гэж байна. Удалгүй Шаноны аав Карл Джеймстэй уулзахаар ирэх ба Джеймс Карлд нэлээд хатаархаж дургуун хүрдэн гинэ. Шалтгаан нь гэвэл Карлийн эрдэнэчийн талбай амжилттай ургац хурааж маньхун цоошин Кадиллак авсан ба гэртээ үртэл усны цорхтой болж хамгийн гол нь эхнэр нь Карлыг их хүндэлж үгнээс нь гардгүй болохоор тэр. Карл охиноо эндээс хол сүмийн сургуульд явуулахаар уснаа илэх ба хүүхдэн төрхөөр асрамжийн газар өгнөө л гэж авч байна. Охиноо сургуульд явуулахын тулд $350 төлбөр төлж байгаа болохоор Джеймсийг хүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээж охиныхын төлбөрийн талын тал болох $75 төлөлц гэж хэлэхэд Джеймс надад мөнгө байхгүй гэд гүрийгээд байдаг шүү. Энэ үед Карл урлан миний охиныг танаа хүү жирэмсэн болгосон. Чи хариуцлага хүлээх ёстой байгаа үстэй. Гэхэд Джеймс мөнгөгүй хүний хоёр чихийг тастаад авбал ав гэж тухуурах гэж гинөө. Энтэрэд ямар ч нэмэргүй байна гэж бодсон Карж тэгсгээд уурлаад яваад өгнө. За ингээд Джеймс хүүдээ Шанон удахгүй сүмийн сургуульд явахаар болсон тухай хэлэхэд Хенри хөрхий их л хямарч би хүүхдээ өөрөө өсгмөр байна шүү дээ. Та бит хоёрын төлөө ямар нэгэн зүйл хийж өгөөч дээ гэж гуйсан чи Хенрид мөнгө төгрөгийн болцоо байгааг болохоор юугаарч тусалж чадахгүй нэ. Тэгэхэр нь Хенри Шанныг дагуулад хааныг тийшээ зүхтаана гэж хэлэхэд Джеймс урлан чи эндээс хаашаа ч явахгүй. Би энэ газрыг чамд өглөөлнө гэж хүүгээ загнаал авна. Джеймс хэдий сохор зоосгүй байгаач Шаноны аавд $75 нь олж өгчих санаатай. Талигаж эхнэрийнхээ хувцсуудыг шалгах ба эхнэр нь мөнгө болохоор хувцсандаа нуучдаг байж л дээ. Нилээн хайж малгаанаас нь $35 олоодглоо. За ингээд үлдсэн $40 болохоор банкнаас зээл авах гэтэл банкны ажилтан Джеймсийн амьдралыг маш сайн мэддэг хүн учраас чи нэг мөсөн $750 зээл ав. Тэгингээ дээврэж бас засч энэ гэсэн санал тавихад Джеймс зөвшөөрнө. Ингээ мөнгөтэй болсон Джеймс маань гэртээ эртэл хүүн захидал үлдээсэн байх ба Джеймсийн машиныг аваад Шанонтай хамт хаанаг тийшээ явж амьдрахаар шийдснэ хэлэх ба хэрвээ та намайг болиулах гэж оролдвол ээжид юу болсон талаар цагдаа нарт бүгдийг хэлнэ шүү гэд занал хийсэн ч байх шиг. Мөнгөтэй болсон ч хүүгээ алдсан Джеймс одоо яаж чадах вэ? Боо юм болж авж үлдсэн газартаа ганцаараа насыг бархандэ. Гэ бодоо сууж итэл уншижсэн номон дээр нь цус тустай юм да. Гэхдээ энэ зүгээр л дээврээс нь гоцсон ус байсан бөгөөд манай хүн л хий юм харсан байна. Маргааш өглөө нь сумын цагдаа ирээд эдний хажуугийн хотод хүнсний дэлгүүрт дээрэм гарсан тухай хэлэх ба дээрэм хийсэн нь 14-өөс 15 насны өсвөр насны хүү байсан бөгөөд царай төрхийн хувьд Хенритэй их адилхан байгааг хэлтэл Джеймс ууралж би хүүгээ тийм хүн болгож өсгөөгүй гэж зад өмөрөө цагдааг хөөх шахмал гаргалаа. Унах гэж байгаа дээврээ засчих санаатай шат авах гэтэл харах гарыг нь хазчихдээ юм да. Ядж хахад бүр нилээн гүн хадсан болохоор цус алдаж байсан ч Джеймс гараа угааж марлаар боосноос хэтэрсэнгүй. Энэ үед дүрсшилжин одоо үед ирэх ба Джеймсийн байгаа өрөөнд харах орж ирэх гээд ханын цоолж байгаа мэд хийзүүл харан Джеймс их л тавгүйдж байдаг шүү. За ингээд буцаад тэр үеэр очих ба Джеймс гараа гэмтээсэн болохоор дээврээ засч чадсан ч байхгүй. Өвөл болж тэдний мужид сүүлийн 100 жил тохиож байгаагүй их хүүтрэл тохионоо.
Энэ цочир хүтнээс бол 100 газар тарьсан бүх ургацаа алдах ба бүр 7 дор зүйл гэвэл түүний шархан улмалд ордож хуруунууд нь захаасаа өгчиж эхэлсэн байдаг. Мань хүн чичрэн байж 100-аас ах гэж оролдох үед эхнэрх нь зэрэмдэглүүлсэн цогц нүдэнд нь үе харагдаад байсан болохоор зорины өрөөлөгөө буунаа. Гэсэн чи ялгаа байсангүй. Харин ч эхнэрийнхэн цогц зорилоо бууж ирээд Джеймсийн чихэнд ямар нэгэн зүйл шивнж эхэлдэг. Хенри Шанноныг сүмийн сургуулиас авч яваад мань хоёр хотоос хот дамжин дээрэм тонууд хийдэг болж л дээ. Түгээр зогсохгүй залуухан осууд дээрэм хийгээд байгаа тухай хаасаагүй гарснаар мань хоёр гიშгийч газаргүй болж нэг удаа дээрэм хийх гээд дэлгүүр ортол худалдагч нь мань хоёрыг таниад Шанноныг гидсэн тус газар нь буудснаар манай хоёр ариг хийж зүхдэг. Ядж хахад цас ороод имлэг явах аргагүй байсан болохоор Хенри Шанноныг үрсээр орилцоо хаягдсан байшинд ороод гал төлөх гэж байх зур Шаннон цус алдснаас олж хорвоог орхих ба гидсэнд нь байсан хүүхдээч мөн алддаг. Энэ бүх зовлон зүтгүүрийг тесэлгүй Хенри ч мөн өөрийгөө буудан өнөөсөн тухай эхнэрийнхэн цогц түүнд ёжтой наргагүй шивнээ илдэг. Джеймс шархандаа дэлдэн толгой тархин самурж байх үед хотын цагтаа ашгүй ирснээр мань нөхрийг аваад ойролцоох хамтаг руу явдаг. Хуруунууд нь нэгэнт өгчээд эхэлсэн болохоор Джеймсийн зүүн гарыг нь тарихаас өөр аргагүй болсон байдаг ба цагдаа хэдэн өдрийн өмнө хотын ойролцоо зэрлэгээр алуулсан бүсгүн цогцолсон тухай хэлээд Джеймсийн эхнэр байх гэж таамаглаж байгаагаа хэлдэг. Ингэж нэг юм Джеймс эхнэрийнхээ аллагаас мултарч чадсан ч тэр хүүгээ алдснаас гадна хамаг ургацаа алдаж амьдрал нь нүдэн дээр нь сүрж байгаатай эвлэрхээс өөр арга байсангүй. Удалгүй хүүгийнхээ цогцыг хүлээж авах гээд вокзал дээр зогсож итэл алдарт дэрэмчний аав байна гэд сэтгүүлчнэр барьж идэхнэ. Генригийн цогц хүн арахын аргагүй амар болсон байх бөгөөд цогцыг нь харах юучгүй итсэн байна л да. Мань хүн зээсэн мөнгө баг бүгдийг нүгж байж хүүгийнхээ яргалагдсан цогцыг оюулж оршуулгыг хийдэг. Шанноны оршуулганд хамаатан садан ах トゥ гээд маш олон хүн ирсэн боловч Хенригийн оршуулган дээр аваас нөр хинж байсангүй. За эхнэр үгтэй ч алдаж харлаад байсан Эрдэнэшийн ургацаа хүртэл алдаж юужгүй болсон Джеймс зээлээ төлж чадахгүй бол газраа хүртэл алдах дээрээ тулаад байв. Ингээд ичигчгүй Шанноны авдар очоод газраа $500 зарах гэж оролдоход Карл хэлж байна. Чиний үгээс болж бид охиноо сүмийн сургуульд явуулсан. Бас чиний үгээс болж бид охиноо алдчихлаа. Эхнэр минь намайг хаяад явсан. Бас хамаг ургацаач алдлаа. Би чамд ямар өртөө бэ гэж аргаа баран хэлж гинөө өөрхий. За ингээд Карл газрын аваагүй учраас банкнаас зээлээ төлж чадаагүйгээд харилж хамгаалаад байсан газрыг нь хурааж авснаар Джеймс очих газар ойчих хаяггүй болчлоо доо. За ингээд ямар үлсэж үхэлтэй биш. Аргагүй ихэнд манай хүн нөгөө үзэн ядаад байдаг хот руугаа явхаас өөр аргагүй болдог. Хамгийн анх эхнэр нь явъя гэж байхад явцсан бол бүх юм өөр л байхалаа. Джеймс хотод үйлдвэрийн ажил олж хийж эхлэх ба олсон эдэн цаасаараа бааранд арх гудраад дуусчихно. Тэгтээ бас аргагүй л дээ. Архил уухгүй бол байнга л хин юм хараад хэцүү байд ингэнэ. За ингээд байнга арх уудаг болсон болохоор би ханч муудаж удалгүй ажиллаач хийж чадхаа болон ажилласаа гарчээ. Харин энэ үед дүрс шилжин орчин үед ирэх ба Джеймсийн буудлын өрөө харахаараа дүүрсэн харагдахч уул нь ямар ч харах байхгүй. Зүгээр л Джеймс ингэж хий хараад байгаа байхгүй юу? Мань хүн загтал дээр болсон үйл явдлаа ийхүү бүгдийг нэг нэгэнгүү бичээд загтлынхаа төгсгөлд хүүгийн маань зүв байсан. Бидэнд өөр арга зам байсан ч би хамгийн бурууг нь сонгосон юм гэж бичин загтлаа ширээн дээр тавиу үлдээх ба энэ үед түүний өрөөнд Арлет, Хенри, Шаннон гурвын зэрэмдэглүүлсэн зогсож байх бөгөөд Джеймс хий юм харж байгаагаа мэдж байсан ч тэсэлгүй амиа юу гүтгэж байгаагаар энэ удаагийн кино маань төгснө.